Хөдөө зүг тавиад хөдөө зүг тавиараа ишээ. Ишээ за яг ингээд гараа ингээд сул чангалж болохгүй тийм ээ? Чангалж болохгүй шүү. За ингээд. За. Яваараа идэвхтэй бөмбөөсөө хараад. За. Самаа. За тэгээд урагшаа аваараа. За яваараа. За аваараа. Идэвхтэй. За манай Ширэн теннисийн холбооноос 120 хүүхэд хамрагдаж явж байгаа. Нодлон бол 3 газар хамрагдаж явсан. Би 2 дахь жилдээ төмөр зам хаан уул 2 дээр явж байгаа. 2 захын сургууль дээр. Тэгээ Хэрлэн номон дээр нэг явж байгаа. Мөнхөд огс 5 дахь сургууль дээр байгаа. 3 газар явж байгаа. Хүн болохоос хөтөлбөр хэрэгжснээр бол хүүхдүүдийн оролцоо их идэвхжиж эцэг-эхчүүдийн ачаал бол нэлээд багассан баг. Тэгээ 20 мянгаар сардаа сурж байгаа болохоор хүүхдүүдийн идэх бол маш сайжирсан. Хүүхдүүд өргөнөөр хамрагдж байгаа. Энэ жил бол над дээр 40 хүүхэд байгаа. Тэгээ хаан уул 2 дугаар сургууль 2 дээр хаан уул дээр одоо хичээлж эхэлж байгаа. 7 хоногт 3 өдрөөр 2 цагаар хичээлдэг. Нэг хичээлдэгтэй. Тэгээд сургууль дээр нэгийн даваад бол хүүхдүүд сургуулаа хичээл тараад тэгээд шууд бэлтгэлдээ орж ирдэг. Нэгц 3 дахь хагас өдөр хийдэг. Төслөөс техник хэрэгслийн 2 буудагч одоо автомат бөмбөг хаягч тэгээ 2 ширээ өгсөн байгаа. Эсвэл аркадаас хаа хүн болох багасаа төсөөлд суралцж байгаа. Тэгээд ширээний теннисээр яваад аркада зөв барихыг сурсан. Тэгээд зүүн талаас авахыг сурсан, дарахыг сурсан. Тэгээ багштай тэгээд талархаж явж байгаа шүү. Би хүн болох багасаа төслий ширээний теннисэнд 2 жил явж байгаа. Тэгээд ширээний теннис зааж өгсөн багштай маш их баярлалаа гэж хэлмээрэн. Бас ах ихчтэй бас баярлалаа. За ширээний теннис бол ер нь багасаа нас харгалзахгүй хичээлдэг спорт. Тэгээ багасаа орж ийлсэн. Ширээний теннисээр хичээлснээр бол авхад самбаатай хараа хурд юутай болдог. Тэгээ ширээний теннисээр хичээлснээр бол цаашлаад багада эзэмссэн байхад бол цаашлаад волейбол, сакс, хөлбөмбөг аль ч спортоор хичээлэхэд бол маш төвхөн болсон байдаг. Ер нь бол хүүхдүүд маш сайн идэвхтэй сургууль дээр явж байгаа, сумдаарч явж байгаа. Тэгээ хүүхдүүдийн идэх бол сайн байгаа. Сая аймгийн аваргаар анх энэ хүүхдүүд тэмцээнд орсон. Тэгээд хүүхдүүд энд маш өөрийгөө бие дааж сурна. Өөрийг маш сайн бие даалгаж сурж байгаа. Тэгээд хоорондоо их ойлголцож тэгээд бие дааж сурна юм. За энэ төслөл маш зөв зүйтэй санаачлах гэж бодож байгаа. Тэгээд энэ төсөл хэрэгснээр бол хүүхдүүд маш сайн амрагдаж эцэгчүүдэд их сайн байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд хүүхдүүд маш сайн амрагдсанаар өрсөлдөөн хүүхдүүдийн ур чадвар маш сайн дээшилж олон хүүхдүүд хамрагдсанаар хүүхдүүдийн ур чадвар сайжирч шилдэг хүүхдүүд гарч ирнэ л гэж бодож байна. Бөмбөгөөс хараад бөмбөгөөс харна шүү.
шилжилттэй зүгээгээд